1500 тонн. Энэ бол үнэхээр хүний сэтгэхээр одоо манай монголчин 20 тонныг авч ирэх одоо гайхамшигтай амжилт гэж яриад байгаа шүү. Тэгэхэд 1500 тонн зүгээр алтна. Зэс нь өнгөө орж ирж байгаа. Тэгтэл бол Дубайн гэрээ гэж байгуулаад энэ орд хоосолтлоо Монголын төсөвт мөнгө өгөхгүйгээр хийсэн. Өшөө бид өөртөө гарах юм байна. 34% Монгол өнгө өгсөй гэсэн чинь тэрийг зээл болгоо бичсэн. Давж дийлэхгүй их өндөр хүү тэрэнд тавьчихсан. Тэгээ энэ бол үнэхээр одоо улаан цайн одоо дээрмийн гэрээ болсон. Тэгэхээр бид нар таван гишүүн бол энэ гэрээ шинжлэх ёстой гэдэг шаардлагыг бол хатуу тавьж байгаа шүү. За тэгээд арчлыг одоо хариулах гэсэн. Арчил юу гэсэн юм бэ? За арчил юу гэсэн бэ гэдэг бол бараг Баян хонгойх нь надаас илүү мэдэн дээ, тийм ээ. Энийг бол яриад бол хэрэггүй. Харин арчил юу өгөөгүй гэдэг нь үүдэг ярьсан. Энэ өгөөгүй нь юу гэхээр одоо ингээ хар. Арчил өнөөдөр бид нар газар доорх баялагийг өгөөгүй юм байна. Одоо энийг авъя зөв үү? Наадгүй энийг дэмжиж байгаа надад. Арчил бидэд газар дээрх газрын минь өгөөгүй юм байна. Энийг одоо бид бүгдээр авъя. Иргэн бүр бидний одоо эмээ өвөө, үр хүүхдүүд, дөнгөж төрсөн хүүхд бүгдээрээ тэр нэгэн төр үнгүй өгж байгаа хуулиар авах ёстой газрын бол нэг хэсэг нь авсан бол бид нар бас авъя л та. Тийм үстэй. Дэмжиж гин үү? Тэгээд арчлыг дамжуулаад энэ төрийг худалдаж авдаг. Төрийн байгууллагуудыг өөрийн бүлэглэлийн хэрэгсэл тоглоом болгоод үүнийг зогсооё. Үүнийг зогсооход маш амарх юм байна. Одоо бид нар аргыг олцсон. Өнөөдөр прокурорыг хэнийг тавих вэ гэдэг ингээд гайхаад байсан. Бид нар үгүй нээлттэй ард түмний өмнө хэлцэж байна. Та нар харахгүй шин томилгоо болчих. Юу хэнийг дэвшүүлсний нэрийг сонсч амжаагүй байтал томилцсон байдаг. Энийгээ болчих. Тэгээ 2-7 хоног аваад бүх прокуроруудыг бүх ард түмнээ хэлцүүлээд нутаг усгаас нь хүмүүсээс мэдээлэл аваад ингээд үтсэн чинь ерөөс ямар ч хэл амгүй элдв тэр 49% одоо тэр бусад зоригийн хэрэг элдв юмд ороогүй ийм прокурор эрүүл прокурор гараад ирж байгаа. Ерөнхийдөө тийм. Ингээд эрүүл хүмүүс гараад ирж байгаа. Одоо арилтаа тэнцэх газрын дараа их тоон бид бас дахиад тэр халуун суудал буюу хайрлын таван дээр тавьж байгаа. Одоо бүх талаас нь шинжилнэ. Тэгээд муу хүн бол зайлна, сайн хүн бол дэмжиг аваад явна. Нэг прокурор дэвшээд энэ хооронд бичлэг гарсан биз дээ, тийм ээ? Хүн дарамтлсан бичлэг гарсан. Тэгээд яас тэр хүн одоо өөрөө эрүүгийн таталтаа сууж ш тийм үү? Ийм л байдаг байхгүй юу? Тэгэхээр дахиж ийм бохир хүмүүс, ийм гар хөл болох хүмүүс, ийм худалдагдсан хүмүүс дахиж тэр дээд тушаал очихосоо айдаг болно. Тийм учраас энэ бол өөрөө маш амархан шинжил юм аа. Тэгэхээр арчлын өгөөгүй энэ гурван зүйлийг бид одоо авчирнаа. Энэ бол жинхэнэ арчлын буюу шудраг ёсны хувьсгалын ялалт байх болно гэдгийг бол хэлмээр байна. За байгаль орчинтой гэдэг бол маш том арга хэмжээ авна. Одоо байгаль орчны сайдныг бол үнэхээр ард түмэнд дайрч тийм ээ тэр сүйтгэсэн. Одоо сая бид говийн ангиудаар явсан. Үнэхээр аимшигтай. 70 жаргал сум дээр 101 лиценз. Тэр бас зам гişүү хэлдэггүй л. 101 лиценз. Гэхдээ нэг жижигхэн сум дээр 100 уурхай байгуулсан. Гэхдээ та нар тэнд байгаа хэдэн хүмүүс тэр мал одоо яах вэ? Тэгвэл нүх хүлтэн үстэй. Тэгэхээр ийм л нөхцөл байдал. Зөвхөн Дорноговь аймгийн хэмжээнд тэгэхэд чинь 350 ашиглалтын лиценз олгоцсон. Ерөөсөө тэр аймгийг бол одоо бүхэлд нь нүүлгээд аваа явах. Одоо энийг бид зогсоно гэж ярьж байгаа. Энэ бүх лицензүүд өнөөдөр хүчингү болох. Монгол улсын иргэд тэнд амьдарч байгаа иргэд сууж байгаа таанаас иргэн сууж байгаад за бидний мэдэд тэр компани бишээ. Энэ эцэст нь ард түмэн баггүй. Бидний мэдэнд 350 лиценз ирлээ. За сууж байгаа. За энэ лицензийг цааш нь өгжлүүлээ. Энийг хаах уу? Хаа. Ингээд шийдээд тэр нутагт хэдэн уурхай ирдэг. 10 уурхайгаа байгуулад тэрэндээ тэр газрынхаа эрхээр хөрөнгө оруулаад тэр ард иргэд тэр уурхай баялагаас бүгдээрээ саятнууд болно. Бүгдээрээ тэр үнтнүүд болно. Ингэж төмөрөө хөгжнөө. Ингэж байгалаа хамгаална. Ингэж цаг болсон шүү гэх юм. За Батболд одоо дараа нь хамгийн сүүлд хэлсэн нэрээ хэлээгүй. Тэр намын асуудал яриад байгаа. За шинэ нам үнэхээр та нар шилэн нам байгуулаа. Гэхдээ шилэн байхаар жинхэнэ ард түмний өмнө одоо шалтан нам байгуулна. Ерөөсөө нуух юм юу ч байхгүй. Яагаад гэвэл энэ тааны нам байхгүй юу? Одоо өнөөдөр ингэ яриад байна. Болд одоо нутгаар дэвшээгүй дэвших үз гэх. Үгүй би нутгаар дэвшихгүй. Яагаад?
манай энэ намаас дэвшигчид тухайн нутагт амьдардаг хүн байна. Би Улаанбаатарт амьдардаг. Тийм учраас надад тийм их нэгдэхгүй байна. Та нар харин өөрснийхөө дундаас хамгийн шудраг, хамгийн зөв, хамгийн одоо итгэл найдвар тэгээд Улаанбаатарт очиад урагчхааргүй тийм хүнийг сонгоч. Бид нар хуулиа яах вэ гэхээр хууль өөрчлөлт, ганцхан хууль өөрчлөлт, сонгуулийн хууль өөрчлөлт болоод тухайн нэг дэвшигч тухайн орон нутагт амьдардаг. Одоо ерөнхийлөгч чинь 5 жилдээс доошгүй гэж байдаг үстэй тийм ээ. Одоо Монгол улсын иргэн 3 үеэр тэгээ 5 жилээс доош. Тэрнтэй адилхан их хурлын гишүүн нь тухайн орон нутагт 5-аас доошгүй жил ажиллаж амьдарч байгаа. Цаашаа тэндээ ажиллаж амьдрах. Өөрөлд Улаанбаатарт нүгөө явуулдаг болиулмаар байгаа байхгүй юу? Чуулганыг бид нар маш амархан өөрчилж байна. Одоо 2 чуулган байгаа. Хаврын намрын чуулганы хугацаа жоо уртсгаад сар болгон 2-7 хоногийн чуулган, 2-7 хоногийн чуулгангүй. Тойр дээр амьдрал ажил. 2-7 хоног Улаанбаатарт очиж чуулгандаа та нараас шийдвэрээ аваад очиж тэнд шийдвэр гаргачаад буцаж ирээд энэ шийдвэрээ хуулиа хэрэгжүүлэх юм. Ингэх юм бол их хурлын гишүүн та нарын дунд амьдрах юм бол яадаг гэж одоо бусад орны чигээр харахад нийслэл явдаг зам, нийслэл бүх юм сайжирдаг шүү дээ. Тэр үн чи өөрөө бас нэг ингэж зовж явахыг хүсэхгүй шүү дээ. Одоо жилд 1-2 удаа бол яаж зовоод ирчих чинь. Баян сар болгоо яваад ирэхгүй. Тэр чинь очиад өстө өдөр шөнөгүй явж байгаа тэр замын чинь нөхөгийг бүглүүлчих нь тэр тогтмол нислэгийг тийм хол аймагуд одоо бий болгох чинь. Америкт очиж конгрессийн гишүүн, сенат, Германд очиж Бундестагийн гишүүн, Японд очиж, Солонгост очиж ассамблеийн гишүүн бүгдээрээ тойрог дээр амьдардаг. Тэдний чинь бүр айхтар шүү дээ. 7 хоног болгон чуулгантай байдаг. Зам харилцаа сайн амшаад. Өдөртөө нэг хуралдаа суучаад оройн гэртээ хайж ундаг. Одоо Бусаны гишүүн надтай ярьжсэн жилдээ нийтдээ Бусан, Сеулийн хооронд би 360 өдөр удаа ниссэн байх гэж байгаа байхгүй. Бараг өдөр болгон ниссэн байгаа байхгүй. Зарим өдөр 2 ниссэн байгаа байхгүй. Тэгэхээр бол өнөөдөр цөмөр ийм болгоно. Монголын төрийг нь ард түмнөөс нь авч зугатаад Улаанбаатарт хуваалцдаг. Тэгээд тэнд одоо идж уудаг, найр тавьж гадаадынх нь одоо улс орноо хөдөлдөг энэ замыг ганцхан ийм хялбар аргаар бол бид өөрчилсөн. Тийм учраас манай энэ нам ямар ч бидэнд мөнгө хэрэггүй. Бид танд авахгүй байгаа. Өнөөдөр бид мөнгөтэй хүмүүс ирж байгаа. Танаа нам тийм дарга болъё гэх нь. Танаа нам тэнд газар дэвшиг гэх үгүй ээ. Биднэрт нэг төгөх хэрэггүй. Наад мөнгө аваад тэр ард түмэн дээр очиж. Тэнд юм хий. Тэнд тэр хүмүүстэй өөрийгөө ойлгуул. Тэнд зорилгоо тодорхой болгох. Ингээд өөрөө сонголтоод. Тийм учраас манай намын нэг дэвшиг бид дээрээс нэг ч үе болохгүй. Та нар дундаасаа гарч ирсэн ард түмнээс санд асуудал хийгээд хамгийн сайн хүнийг чинь бид дэвшүүлээд та нарт дахиад буцаага бэлгэлчих. Тэгээ тэр хүнээ сайн хэлчихвээ. За, түрүүнд бас манай маам ах байлоо. Нөгөө малчин ах маань арчилсан хүчин бол удирдлагаасаа болоод нэр хүндээ алдлаа гэж хэлж байгаа. Би санал нэг байгаа. Арчилсан нам бас олон сайн зүйлийг Монгол улсад арчилсан хийсэн улс төрийн хүч энийг үүсгэж болохгүй. Ардын намд ч гэсэн олон сайн зүйл энэ улсын тусгаар тогтнолын төлөө ардын намд ч гэсэн олон сайн зүйлийг хийсэн. Гэхдээ сайн зүйл нь их байна уу, муу зүйл нь их байна уу гэдгийг бид нар бас дүгнэж, цэгнэж бодох ёстой. Хоёр намын удирдлагын дор үндсэндээ сүүлийн 100 жилийн өнгөрөөлөө. Би түрүүнд статистик тоонуудыг үзүүлсэн. Амьдрал, сэтгэл ханамж хангалттай байна гэж үзвэл энэ хоёроо цаашаа явах хэрэгтэй. Болохгүй очихдоо одоо ер нь өөрчлөлт хэрэгтэй байна. Энэ системээр явж болохгүй гэж үзэж байгаа бол шин сонголт руу явах хэрэгтэй. Яагаад аюул сайхан ардын намын хүн арчилсан намын Батцандан болд оюун эрдэнэ хөрсөх Батуулга Нямбатар нэгдэж байгаа юм байна. Бид нар ч өөр нам яах гэж өгнө. Яагаад нэгдэж байгаа? Аргаа бараад нэгдэж байгаа шүү дээ. Аргаа бараад бид нам харгалзахгүй нэгдэж байгаа юм. Оюун эрдэнэ Нямбатар хөрсөх бид нар бие биендээ сайндаа биш. Бие биендээ хайртайдаа ч биш. Манан бүлэглэлч нь Монголыг нам харгалзахгүй тонон дээрэмддэг маф үүсгэж байна гэдгийг бид олж харсан. Эрдэнтийн 49% ч өгөхгүйгээд нөгөө ардын намын Мэрайлэг дарга манай намын бүдүүн дарга хоёр нийлчээд нөгөө уран зур сонирхдаг 3 ч нийлчээд ингээд тас төвчээд болдгоо. Үгүй би хэрвээ арчилсан намын хоо ингээд ээгэр ихсэн даргаагаа дагаад явах юм бол эрдэнэт чинь ирэхгүй шүү дээ. Бүх стратеги орчих хулгайд алдагдаад дуусна.
Офшорч нь орж ирэхгүй нэ. Энэ Батхуулга гэдэг хүнийг би нутагт нэрээд магтж байгаа ч юм биш. Ер нь Батхуулга гэдэг хүн Монгол улсын ерөнхий хэрэгч болсноор Хүрсүх гэдэг хүн 60 тэрбумтай тэмцэж ерөнхий сайд болсноор 5 гишүүний нэгдэл үүснээр энд нэг том түүхийн эргэлтэй түүхэн хувьсгал болж байгаа маа. Хэрвээ их бол ерөнхий хэрэгч болсон бол бадардаа. Нөгөө Миралыг дараагийн ерөнхий хэрэгчээр сонгогдсон бол тэгээд энэ ус дахиад 30 жил энэ систем үргэлжлэх байсан. Тэгээд бид нар хоорондоо дахиад 30 жил байлдана. Сонгуул болгоноор улаан намаа ялуулнаа гэж явна шүү дээ. Улаан намынхан. Цэхэр намаа ялуулнаа гэж явна тийм ээ. Нөгөө манитиг аваа саарл гэж дурчин шүү дээ. Саарлынхан гэж. Монголыг 3 хуваагаад эцсийн дүндээ нөгөө манангийнхан ялаад байсан. Ийм учраас болдго шүү бид нар ер нь нам харгалзахгүйгээр нөгөө 5-7 гишүүнтэйгаач бид нар ярьж байгаа. Одоо навчрахгүй гишүүнчилгүй нам байгуулж. Зөвхөн дэмжигчтэй суурилсан нам. Дэлхийн улс орнууд одоо ийшээ орж байна. Ахмадуудаа бэлэг өгтөө хүртэл ялгуурлан ажил давхтаа хүртэл нэг намын сонгуулж ялаад өндөр боловсролтой чадвартай олон мянган сэхэтнүүдийг намын харьяалаар нь гудамж руу хөөж гаргаж байгаа шүү дээ. Энэ чинь хэлмэгдүүлэлт үстэй. Монгол улсын үндсэн хуулинд Монголын ард түмнийг гарал үүсэл бодлоор нь шашин шүтгээр нь ялгуурлан гадуурхахыг хориглоно гэдэг заалттай шүү дээ. Энэ 2 оны үндсэн хуулинд бид нар биеийнээ ялгуурлан гадуурхахыг хориглоно гэж заасан шүү. Тэг яагаад 30 жил Монголын ард түмнийг ялгуурлан гадуурхаж байгаа юм бэ? Бид чинь хүний эрхийн түгээмэл тухагнад орсон шүү дээ. 46 оны ард түмнээ ялгуурлан гадуурхахгүй гэдэг түгээмэл тухагнад орсон. Тэг яагаад 30 жил Монголын ард түмэн энд ялгуурлан гадуурхалд ороогүй нэг хүн байхгүй шүү. Наад зах нь ихэд бэлэг тараахад хүртэл орж байгаа байхгүй юу? Хүүхдээ сургууль явуулах хүртэл орно. Нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа авах хүртэл энэ манай намыг биш юм бэ. Наадхаа цааш гэж. Ийм хэлбэгдүүлэлт 30 жил үргэлжилж байгаа учраас энийг зогсоохын тулд бид нар гişүүчилгүй нам байгуулж байгаа маа. Одоо бүр шудраг нэгнээ эх оронч нэгнээ ялгуурлан гадуурхдаг болсон шүү дээ. Бүр шудраг гişүүдэд хүртэл ялгуурлан гадуурхдаг болсон шүү дээ. Би ээгэр ихсэн даргатай ховын ямар ч муу харилцаа байхгүй. Бод даргыг Эрдэнэтийн 49% аваад үлдчихээ тэгвэл чамайг их хурлын дэд даргыг болгоё гэж санал тавьсан. Батцандаа офшор дээр чимээгүй байвал чамайг бүлгийн дарга болгоё гэж санал тавьсан. Гомхөр албан тушаал дуртай мөнгө төгрөгийн дуртай бид 2 албан тушаал аваад одоо ч намаа хамгаалаад гачил байж байгаа шүү дээ. Ингэж явж болохгүй юм байна гэдгийг бид ойлгосон юм аа. Ингэж бие биедээ хуурч болохгүй юм байна. Зүгээр албан тушаал хэдэн төгрөгнөөс болж Монголоо хорж болохгүй юм байна гэдгийг бид ойлгосон юм аа. Ийм учраас эх оронч гишүүд чинь нам харгалзахгүй нэгдлийг зохион байгуулж байгаа юм аа. Одоо орон нутагт Монголын 33 говьд хонгор нутагт ховдын хязгаарт Мэнэнгийн талд нам харгалзахгүй эх орончдын нэгдэл бий болоосаа гэж би хүсэж байна. Та бүхэн асуурай.